11. Саад бэрхшээл нь урагшлах зам юм. Амьдрал чинь таагүй зүйл тохиолдвол энэ надад ямар шинэ боломж нээж өгч болох вэ гэж бодоорой. Асуудал чамайг зовоож шаналлах эсэх нь чи тухайн асуудлыг яаж харж байгаагаас хамаардаг гэсэн ойлголтыг улам лавшруулна. Тухайн асуудал санаа зовхоо бол тэгээд зогсохгүй уг асуудлыг яавал өөр ташигтай болгож хувиргах чадах вэ гэж харж сурах хэрэгтэй. Хүнд зорилгодоо хүрэхийн тулд өмнөө таарсан бэрхшээлийг боломж болгон хувиргаж өөрчлөх чадал оршдог. Саад бэрхшээлийн мөн чанар нь хүнийг үйлдэл хийхэд хүргэх явдал юм аа. Замд хөндлөсөн бэрхшээлийг давах үед тэр бэрхшээл бидэнд зорилгодоо хүрч урагшлахад хэрэглэх шат болон хувирсан байдаг. 5:20. Ингэж бодож чадвал өөрт санаандгүй тохиорсон таагүй зүйлсээ давж гарахад нь тусланаа. Түүнээс биш та машин унаагаа эвдэхийг хүссэн бол та өөрөө ч эвдэж дөнгөн шүү дээ. Харин таны унаа өөрөө эвдэрсэн бол энэ танд ямар сайн талтай байж болохыг өөрөөсөө асуу. Саад бэрхшээл зам болдог гэдэг нь амьдрал тохиолдсон бүх зүйлс шин боломжийг бий болгож байдаг гэдгийг таньж буй хэрэг бөгөөд танд таагүй зүйлс тохиолдоход түүнийг ямар нэг өөр шин зүйл хийх боломж гэж харах нь түүний талаар гомдлож сууснаас хамаагүй эрүүл амьдралын хэв маяг болохыг ойлгуулдаг. Маркус Аврелиус хаан энэ мэт юмсыг өөр өнцгөөс харж тайлбарлах аргыг их хэрэглэдэг хүн байсан ба энэ нь түүний хааны бодрол номдоо шигтгэж өгсөн амьдралын амар амгаланд хүрэх сэтгэлгээний олон аргуудаас харагддаг. Эдгээр аргууд нь таныг таагүй явдалтай нүүр тулсан ч толгой өөдөө мөрцөх байж инээмсэглэж чаддаг болоход тусланаа. Үүнийг хийсний дараа доорх зүйлсийг бас сануулах нь зүйтэй хэрэг. 12. Зовлон бэрхшээл нь амьдралын салшгүй хэсэг. Бидний орших эс оршин хорвоо ертөнцид огт падгүй бөгөөд бүх зүйлс болдгоороо болж таны амьдралыг оронгоор нь ирүүлэх зүйлс тохиолдгоороо тохиолдно. Саад бэрхшээл хүндрэл бүр золгүй явдал ч гэсэн амьдралын салшгүй хэсэг тул орчлонгийн тоосыг хөдөлгөж амьдарч байгаа бол зовлонгүй амьдрал гэж байхгүй. Хөссөн хүсээгүй хүн бүрт зовлонт замаар явна гэдэг үннийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Маркус Аврелиус хаан золгүй явдал саад бэрхшээлтэй нүүр тулах хэсэг нь бурхан эсвэл хувь заяаны иргэшээлт байж бидний эрх мэдлээс гадуур байдаг гэж тэмдэглэжээ. Иймд зовлон гай зүдгүүр холуур өнгөрөөсөө гэж залбирлах бус. Харин зайлшгүй зовлон ирэхэд түүнтэй нүүр тулж түүний өмнө өвдөх сөхрөхгүй байх хүч чадал сэтгэлийн тэнхээтэй болгож өгч туслаач гэж залбирсан нь илүү дээр гэж хэлсэн байна. Саад түтхүүр зовлон шаналлгүй байлгаж өгөөч гэж хүсхийн оронд тийм зүйл болохоос айхгүй зоригтой болгож өгөөч гэж яагаад хүсч болохгүй гэж? Яагаад тийм зүйлсийг бодох хүсэлгүй болсон ч гашуудад сэтгэлээр унахгүй байх чадварыг хайрлаж гэж залбирч болохгүй гэж. 9:40. Ингэж бодохын ач холбогдол нь юунд оршино вэ? Энэ нь таны анхаарлыг танаас хамаарахгүй тохиолдож байдаг зүйл биш. Харин таны хичээл зүтгэлээр өөрчлөгддөг сэтгэлийн тэнхээ, зориг зүрх гэх мэт хүчин зүйлээр төвлөрүүлж өгдгөрөө давуу талтай. Тэгвэл таагүй зүйлс тохиолдвол яах вэ гэж юу? Далайн давлгаа хүчтэй мөргөж сарнидаг хадан ирэх шиг бат зогс. Хадан хисаа дагчихгүй зогсож догшин давлгааг зөөлрүүлж сарниулдаг. Энэ сэдвийг тэрээр цааш лавшруулан ингэж хэлсэн байдаг. Бид бэрхшээлийг давж хатууждаг. Ийм зүйл тохиолдог би үнэн азгүй юм а гэж та өөртөө хэлдэг үү? Үгүй дээ, ийм зүйл тохиолдоход түүнийг даван туулах тэнхээтэй та харин ч азтай хүн юм. 4:49. Зовлон зүдгүүр нь бидний сэтгэлийн хатыг байнга шалгаж байдаг бөгөөд зовлон туучиж бид хүчрэг нэгэн болдог нь амьдралын хоржоон мэт.
Таны амьдралд уу гашуу тохиолдоход энэ зарчмыг хэрэглээд үзээрэй. Энэ бол золгүй явдал биш, харин үүнд нугарахгүй даван туулах сэтгэлийн хаттай байгаа гэдэг нь золтой хэрэг. Яаж ч харсан бай, тэрээр дараах зүйлийг бас хэлсэн байдаг. 14. Өмнө нь огтоос болж байгаагийн зүйл хорвоод нэг ч үгүй. Орчлын ертөнц ямагт өөрчлөлтөн хуурж байдаг боловч гэрэл нарны дор цоошин зүйл гэж үгүй. Танд тохиолдож буй яригтай асуудал хэн нэгэнд өмнө нь тулгарч байсан нь намжиггүй. Мэдээж нийгэм, соёл, технологи шал өөр болж хөгжсөн ч хүний мөн чанар ерөөс өөрчлөгдөөгүй хэвээр. Хайртай хүн чинь араар тавих, үнэнч найз чинь нүрээ буруулах, ажил дээрээ тушаал дэвших боломжоо алдах гэх мэт бүхий л таагүй зүйлс хүн төрлөختний амьдралд тохиолдсоор л ирсэн. Эдгээр зүйлс тохиолдоход хүмүүс уйлж унжиж, мэл гайхаж цэл хөхөрч, уурлаж ундуйцдаг. Тэдний энэ цаг дахин бүү давт. Харин аахар саахар зүйл саатахгүй гол зүйлдээ анхаарлаа хандуул. Жижиг асуудлыг том болгож харахгүйгээр бодит харах гэж оролд. Танд тохиолдсонтой адил таагүй зүйл цочирч улансан асаж эсвэл харамсан гансарж байсан тэр олон хүмүүсийн нэгийг төсөөлөд үз. Тэд ингэснээрээ юунд хүрв? Юунд ч хүрээгүй. Тэгэхээр та бас тэдний нэг болмоор байна. Таагүй явдлыг хүлээн зөвшөөрөхгүй зүхтаж бусдын амар тайван байдлыг алдагдуулж байхын оронд яг энэ нөхцөлд байж болох хамгийн зөв шийдвэр гаргахад та бүх анхаарлаа хандуулах нь мэрэгэн сонголт биш гэж юу? Учир нь танд тохиолдсон онцгой зүйлийг түүхийн эд мэт харж өөртөө тусдаа зүйлд хувирган ашиглаж болдог. Тиймээс ямар ч нөхцөлд анхаарлаа сарниулахгүй ноён нуруутай байж өөртөө өндөр босго тавьж амьдр. Та салаа замын уулзурт ирсэн бол жанжин шумаа ямагт баримталж гол зүйл дээрээ анхаарч хэлбэрдэхгүй явах тун. 7:58. Гол зүйл дээрээ анхаарч хэлбэрдэхгүй явах тун. Гэхдээ доорх зүйлсийг бас бод.